Төвчрлээ шийд гэхээр төвчрлийн сайд хүртэл томилж уур барж байснаа ботход манай Улаанбаатар хотын аж ахуйн ажилд эмх зэгцтэй яваа. Саарал цамцад хотын дарга Нямбатар хаа очиж тун аятайхан нийтхийн даргатай болсон нь Баяр. Баяр 3 мэргэжилтэй. Ангаах ухааны их сургуулийг хүний их хэмж, Монгол Улсын их сургуулийг эрх зүйж, Америк нэгдсэн улсын Хартфордын их сургуулийг тус дүүргэсэн, англи хэлэнд ус цас, олон талын мэдлэгтэй байдал нь өмнөх 8 нийтхийн дарга намтраараад авсан гэсэн үг. Хот гэдэг их айл бол нийтийн аж ахуйн салбар. Хог шороо, тоос тортог, төвчрөл гихчлэн, борог түүхэн бүхэнтэй хотголд нь ажиллана гэсэн үг. Баяр саяны сар шөнийн баяраар маш ухаалаг менежмент хийсэн нь хашаага нээ аяна. Бүх байгууллагын зогсоолыг нээж өөрөө ч ажлын албатайгаа шинийн нэгэнд нийслэл хотынхоо хаа сайгүй төвчрөл үүсэж болох газар бүхэнд хурж ажилласан зэрэг нь бүх талаараа үлгэр жишээ мөс зүссэн явдал байлаа. Зогсоолол олдож байвал бид төвжирэхгүй гацхгүй олон асуудал толгой өгдөхгүй шийдэгдэж байгааг бид харлаа. GCI-ийн чуулганд дэлхийн 59 орны 5,000 гаруй шилдэг удирдагчдын өмнө англиар илтгэл тавьж байсан сэрэг толгойтой энэ хархуугийн аав дулааны 4-р цахилгаан станцын тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженерээр саяхныг хүртэл ажилласан хөл бөмбөгийн эрчим клубын эзэн амар эсгэлэн. Ээж нь эмч мэргэжилтэй. Товчхондоо ард түмэнд ойр ажил эрхэлдэг нийтийн үйлчилгээний салбарын гэр бүлээс залуу дарга түрэн гарчээ. Баярын онцаагаас эхлэн нийтхийн дарга гэдэг хүн хотын даргын панчаа төдийх нэр төдий нэгэн байхаа болгоно. Нямбатарт ч гэсэн нэг дарга нэртэй чиргүүл биш, ачаа өөрлөсөх хамтрагч чухал байлгүй яах вэ?